Шинжлэх ухаан танин мэдхийн одон өндөр сувгийн цус 50 дарангуулагч нэвтрүүлэг маань эхэлж байна. Та бүхэндээ энэхүү өдрийн мэндийг хүргэе. За энэхүү нэвтрүүлгийг маань Онон бэлтгэн өргөдөг. Өдрийн мэнд оноо. Өдрийн мэнд. За нэвтрүүлгийн маань хамтран хайлагчаар чанарыг танд авчирна. Хүүхэд бидний ирээдүй. Bikutan Kids. За мөн дээрээс нь ханад томооны үед илрэх шинж тэмдгийг богино хугацаанд намдаа Traplio бид бүхэндээ хамтран ажиллаж байгаа. За өнөөдрийн сэдв. За өнөөдрийн сэдэв бол улсаа цөлмсөн Уваги хос Маркос гэж байгаа. Филиппин улсын талаар ярих гэж байгаа. Оо за Филиппин. За Филиппин чинь болохоор одоо Аз твд байгаа ганц одоо ислам тий муслим шашинтай орн гэдэг лээ тий. За Филиппин улсын талаар мэдээлэл өгөхөд Филиппин улс бол Өмнөд Хятадын тэнгисийн зүүн талдаа байдаг. Тэгээд 7600 жижиг арлаас бүтсэн улс байт юм аа. За тэгээд номхон далаа нөгөө галт цаграг гэж байдаг. Тэр нь одоо нөгөө дэлхийн тектоникийн хил заг газруудыг ярьдаг. Тэгээд Филиппин бол яг тэр заг дээр оршдог улс учраас дандаа газар хөдөлдөг галтуул ихэр дэлбэрдэг газар байгаа. Тэгээд бараг жилд 20 удаа тайфун хар шурга болт юм билээ. Яг далайн эрэгтэй ойрхон байдаг учраас. Тэгээд 115 сая хүн амтай. Тэгээд зүүн өмнөд Азтай хүн амын өсөлтөөр дээгүүр орж байдаг. Тэгээд голч нас нь 20 хавцаа байд юм билээ. Одоо нэг 23 хавцаа байдаг. Тэгээд маш залуу үндэстэнгүүд. Оо тийм ээ тий. За тэгээд угсаатай ясны хувьд бол маш асар холимог шинжтэй. Тэгээд 180 өөр хэл аялах байдаг. Албан ёсны хэл нь бол Филиппино хэл, тэр нь Тагалог гэдэг хэл дээр үндэслэн хэл гэдэм байлээ. Бас англи хэл. За ягаад англи хэл байна гэхээр өмнө нь бол Испани колон байжгаад тэгээд Америкийн мэдэлд орсон улс байдаг. За тэгээд Филиппин гэдэг улс нь Испани 2 дугаар Филипп хааны нэрээр нэрлэгдсэн. Филиппинас гэсэн анх нэртэй байсан байна. Тийм байна. Би түрүү нөгөө исламын шашиндаа гэдсэн чинь Индонез стандарт. Тийм, Индонез стандарт. Сая яг хэлэх гэж хэлээ. Сохорт стандарт байж магадгүй байна. Тийм. Шашин бол католик. Тийм. За тэгээд 1521 онд алдарт аялагч Фердинанд Магеллан анх Филиппин арлуудыг нээж олж исэн. Тэгээд илрүүлснээс хойш 40 жилийн дараа Испани колонч гэсэн байдаг. Тэгээд 300 жилийн турш Испани колон байсан. За тэгээд энэс цаашаага 1896 онд Филиппиний үндэсний хөдөлгөөн эхэлж исэн. Гэхдээ энэ үед Америк, Испани хоёр хоорондоо байлдаж эхэлж байгаа байхгүй юу? Тэгээд энэ дайнда Испани ялагдаад Америкт Куб, Гуам, Порто-Рико, Филиппин арлуудыг газар нутгийн Америкт өгсөн байдаг. Оронд нь Америк юу гэсэн бэ гэх юм бол 20 сая Америк доллар өгсөн. Тэгэхээр 20 сая доллараар энэ дөрвөн арал улсыг худалдаж авсан гэж хэлж болохоор байгаа. За энэ үед чинь бас яг нөгөө сая үндэсний хөдөлгөөн эхэлж исэн үе байсан учраас нэг янзаараа Испани энэ хүмүүс чинь жоохон дургуцаад эхлээд байна. Тийм учраас Америкт өгчвөл биднээс баг илүү амар юм байна гэж өгсөн юм шиг санагдаад байгаа. За тэгээд хүмүүс нь бол яг Америктуудын шинэ эзнүүд нь ирэхэд бол маш ихээр дургуутжсэн, чагсаал цуглаан болж исэн. Гэтэл яг энэ үед дэлхийн 2 дугаар дан эхлээд Япон Филиппинийг эзэлсэн байдаг. За тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараа Япон улс ялагдсны дараа Америк буцаагаад Филиппинийг авчиж байгаа. Тэнгээд энэ чинс нь болоод одоо Филиппин Америкийн дайн бас гарсан байдаг. Гэхдээ энэ дайнд бол Филиппинчууд угаасаа яг ч ялахгүй учраас одоо Америкийн мэдэлдээр маш удаан байдаг байсан. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараа явж байгаад 1946 онд Филиппин улс тусгаар тогтнолоо зарласан байдیں۔ 1946 он. Тийм. Номхон талаар байгаа учраас дэлхийн 2 дугаар дайн дээр Япон номхон талааг өөр юм болгож байгаа шүү дээ, тий. Тэгэх явцдаа Филиппинийг бас авцсан юм байна, тий. Маш олон орнуудыг тэр Япон улс авч ирсэн байдаг. Тэгээд тэрнийх нэг нь Филиппин байсан. За улс төрийн тогтолцооны хувьд бол Америкт нэлээд төстэй улс, ерөнхийлөгчийн засаглалтай. Тэгээд дээд доод танхим гэж хоёр өөр байдаг. Харин нэг ялгаа нь ерөнхийлөгч нь 4 жилээр биш 6 жилээр ирэх барьдаг байгаа. Яг Монгол улстай адилхан. За тэгээ Филиппиний эдийн засгийн хувьд гэх юм бол нэг сонирхолтой зүйл нь гадаадд ажиллаж байгаа иргэдийн Филиппин руу буцаж явуулсан мөнгө нь дотоод нийт бүтээгдэхүүнийхээ 10%-ийг эзэлдэг байгаа гэсэн үг. Тийм. Тэгээд одоо бас Монголд чинь маш олон Филиппиний хүмүүс үрээд ажил хийдэг. Тэрний нэг жишээ гэх юм бол англи хэл Монголд заад юм билээ. Тий. Одоо манай Монголоос ч гэсэндээ нөгөө Филиппин руу явж сургалтанд суудаг тий. Тэгээд нөгөө хэл нь бол
Филиппино гэлээ юу лээ? Филиппино ил тий. Тийм Филиппино гэсэн ирнээсээ тэнд чинь англи хэл илүү амгаалцсан байдаг шүү дээ. Тэгсэн яг нэг Америкийн эзэмшил бас байхдаа бас англи хэлээ маш их ашигладаг байсан байгаа. Тийм. За тэгээ энэ улсад 1965 онд гарч ирсэн Маркос болон тэрний гэр бүлийн талаар ярих гэж байна. Маркосын гэр бүл бараг 20 гаруй жил одоо дарангуй засаг барьсан гэж хэлээд байгаа. За Фердинанд Идралин Маркос гэдэг хүн бол 1917 онд маш улс төрийн идэвхтэй айлд төрсэн байдаг. Одоо дажгүй мөнгөтэй айл гэсэн үг байхгүй юу? Тэгээд сурлага сайтай байсан. Тэгээд Филиппиний их сургуулийг бол онц төгссөн байна. За тэгээд 18 наснасаа улс төрийн янз бүрийн асуудалд оролцож явдаг байсан. Аав нь өөрөө улс төрчин байсан болохоор автаа цугл яваад идэг гэсэн юм байлээ. За тэгээд хамтын нөхрөлийн орнууд гэж байдаг шүү дээ, тэ? Манай сонсогчд мэдэх бах. Британий Колумбиас улсууд бүгд колоничлоосоо гараад бүгд дээр нэг эдийн засаг одоо харилцан тусалцах гэрээтэй улсууд байгаад байдаг. Эднийг одоо хамтын нөхрөлийн орнууд гэдэг одоо энд нь Канада байна, Австрали байна, Энэтхэг байна. Энтэй маш төстэйгээр тэр Филиппиний 1700 арлууд чинь нийлж ягаад хамтын нөхрөлийн Филиппин гэж байгуулах гэж оролдож исэн байгаа. За тэгээд яг энэ цаг хугацаанд Фердинандын аав нь Марине Маркос үндэсний ассамблеид орон нутгаас нэр дэвших гэж 2 удаа үтсэн байдаг. Тэгээ 2 удаа нэр дэвшээд хоёулын дээр нь Хулиа Налундас гэдэг хүнд ялагдсан. За энэ Хулиа Налундас гэдэг хүн одоо 2 дахь удаага сонгуульдаа ялчаад маргааш нь гэртээ шүдэ угаагаад байжсэн чинь цонхоор нь финтофор буудаад шууд алдсан байдаг. За тэгээд энэ аллага хэн хийсэн бэ гэх юм бол одоо энэ Маркосын гэр бүлийн бүх залуучууд нь одоо сэжиглэгдэж баривчилсан байдаг юм. За тэгээд энэ шүүх хурал бол 5 гаруй жил үргэлжилсэн. Тэгээд шүүх хурлынхаа эцэст нь одоо нотлох баримт бол хангалтгүй. Тэгээд баллистикийн шинжилгээний хариу тодорхойгүйгээд загаадгсан байдаг. Тийм учраас одоо Фердинанд Маркос 18 наснаас 23 нас хүртлээр аллагын хэрэгээр шорон сууж ирсэн. Одоо тэр нөгөө улс төрд өрсөлдсөн хүнийг нь хороосон байх магадлалтай гэж яаж сэдвчнэр авч байгаа юм шүү дээ. Тий. Тэгээд энэ Фердинанд Маркос бол шүүх хурлаараа бол өөрийгөө өмгөөлсөн байдаг. Тий. За тэгээд дэлхийн 2 дугаар дайны үед Фердинанд цэргийн тэрээр хөөж жагаад тэнцэн маш мундаг гавьяа шагнал авсан байдаг. Тэгээд дайныхаа дараа шууд улс төрд хөл тавьж эхэлж байгаа. Аавынхаа ардаас хөөгөө те. Тэгээд улс төрд явж байхдаа конгрессийн төлөөлөгч болж исэн, сенач болж исэн. Тэгээд бүр сенатын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан байгаа даахгүй. За сенатын ерөнхийлөгч гэдэг нь одоо манай улсын хурлын дарга гэсэн албан царалтай яг адилхан. Энэ үедээ бол маш залуу байсан. Одоо 37 настайтай энэ бүгдийг нь хийгээд амжилтсан байгаа. Тэгэд 37 настайтай одоо гоо бүсгүйн тэмцээний тэргүүн байрын шагналт Имелда Ромо Алтес гэдэг бүсгүйтэй гэрэлсэн байдаг. Тэгээд ихнэр нь ч одоо бас ямар ч ялгаагүй улс төрийн карьерийг маш дэмждэг байсан. Одоо цуглаан эдэр болох дээр нь илтгэл өөрөө тавина, дуулна, одоо хүмүүсийг маш их уяраадаг байсан. Үзэсгэлэнтэй бүсгүй байсан байгаа. За тэгтээ бас хажуугаар өөрөө улс төр хөөж явдаг байсан. Тэгээд Метро Манила гэд одоо нийслэлийн хамгийн том дүүргийн засаг дарга сууршил хот байгууллагын сайдаар ажилласан байдаг. Тэгээд одоо энэ 1960-ад он гэх юм бол энэ хос Маркост улс төрийн яг гоё аз од гисэн цаг үеийн байгаад байгаа байхгүй. За тэгээд 1965 онд ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөд 52% саналаар ялалт байгуулжсан. 1952 65 онд. 1965 онд. Тийм 52% саналаар ялжсэн. Энэ үед бол одоо дэлхийн 2 дугаар дайны дараа улс маш хурдан хөгжижсэн цаг үе байгаад байсан. Тэгээд эднийх чинь түүхийдээ экспортлог гэсэн учраас гаддажгүй одоо хөгжлийн замдаа орж исэн цаг үе байгаад байгаа. За тэгээд ерөнхийлөгч болчоод эхний 4 жилдээ зам гүүр услгааны систем нэмлэг сургуулиуд бол маш олноор барьж исэн. Тэгээ эдийн засгийн өсөлт жил болгон нэг 5-аас 6% өсөлттэй яваад байгаа. Гэхдээ одоо нэг асуудал нь юу байсан бэ гэх юм бол авилга байгаадсан байгаа тоххой Маркосын үед. Маркосоос өмнө ч байсан. Маркосын үед ч байгаад байсан. Дандаа ингээд төслүүдээс жоохон жавччин эсвэл одоо үйлдвэрүүдээ гэр бүлийнхээ хүмүүстэй өгчин. Тэгээд Маркосын баялаг нь өөрөө гоё хөгжөд байдаг. Өөрөө баян болоод байдаг. Гэхдээ энэ хийгдэж байгаа төслүүд нь
мөнгөнд хангалтгүй орсноосоо болоод маш чанаргүй ажлууд байгаад байгаа байхгүй юу. Одоо төвшин болон завчаад байгаа одоо зам нь нэвтрэн гүүрэнч нуран ч юм уу эсвэл одоо услахааны систем имлэг эдэр нь бүгдээрээ одоо нэг 100% төвшөнтэй ажиллахгүй дандаа ч нэг чанаргүй юм ажиллаад байсан цаг үе байгаад байгаа. Тэгээ үүнээс болоод эдийн засгийн хувь нь одоо 5-6% өсчихсэн бол баг 1% өсөлт рүүгээ буурсан байдаг. Тэгээд одоо нөгөө ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж явахдаа өөрийнхөө хүмүүсийг дэмжиж байгаа хүмүүсийг яаж мөнгө тараах уу өрсөлдөгч рүү яаж доошо хийх үү гэдэг дээр амирх мөнгө цацж байгаа. Тэгээд энэ мөнгө авахын тулд заавал дандаа гадаадаас зээлэр авдаг байсан байгаа. Тэнгүүд улсынх нь зээл нь хүн маш ихээр нэмэгцээр байгаа улс нь одоо жоохон хэцүү байдалд хүрч эхэлж байгаа гэсэн үг. Манай Монголд ч гэсэндээ байдаг юм байна тий. Одоо тэгээд энэ үед бол ерөнхийлөгч бол 4 жилээр байдаг байсан. Тэгээд эхний 4 жилээ амжилттай дуусгачаад дараагийн сонгуульд бол 62%-аар ялалт байгуулсан. Тэгээд одоо Филиппинийхээ түүхэндээ хамгийн анхны 2 удаа дараалтаж сонгогдсон ерөнхийлөгч болсон байдаг. За тэгээд нөгөө гаднаас маш их мөнгө зээлж одоо ойр зойроо хүмүүсийг happy байлгахаас болоод гадаад валютын нөөц нь дуусчихж байгаа. Гадаад өр нь 2 тэрбум байснаас бараг 26 тэрбум болоод өссөн байсан гэсэн үг. Тийм. Хаач яг нөгөө Америктэй одоо ойрхон байсан гэдэг юм Америкийн нөлөөний байсан учраас тэнд сонгуул гэдгийг бас хийгээд идэг байж. Тийм. Сонгуул 60 он 70 он гэж байхад тий. Сонгуулаар гарч ирээд идэг байж. Тийм. Одоо энэ Маркос ч 10 бараг 9 илүү 10 дугаар ерөнхийлөгч байсан. Тэгэхээр олон жил сонгуул хийгээд явцсан улс байгаад байгаа. За тэгээд өрийг нь дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаад үзэх юм бол 60% нь болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг жилдээ энэ улсаас гарч ирж байгаа бүх баялагийнх нь 60% нь зүгээр л гадаад өр төлбөртөө явцдаг байсан байгаа байхгүй. Тэгэхээр улс нь одоо ердөөсөө хөгжихгүй болж байна гэсэн үг. Тэгэд энэ дээр нь нэмээд хамаг улсын үйлдвэрүүд бүх зүйл нь Маркос Ингерболийн гаранд орсон байгаа. За хоёул хамтран ажиллаж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар би юу яана. За Бикутан Kids-ийг танилцуулна. Чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй. Хүүхэд бидний ирээдүй. За ер нь бол манай онон бит хоёр энэ цус 50 дарангуулагч нэвтрүүлгээ эхэлсэн цагаас хойш л Linus Med компаниг хамт олонтой ажиллаж байгаа. Тэгээд эндээс юуг ойлгож илүү авсан юм бэ гэхэлэр улирал солигдох үе чинь яасаа айхтар үе вэ гэдгийг л ойлгож авлаа. Хүн гэдэг чинь өөрөө байгалийн амьтан байгаад байдаг. Тэгэхээр байгаль чинь өөрөө цаг ууртай байгаад байдаг. Гэтэл нөгөө хал ууранд байгаа хүмүүс ханаад өгөх нь ямар байдаг вэ? Гэтэл бид хэд ч юм болохоор өвөл хавар 100 намар гэдэг ийм дөрвөн улирал ээлжилдэг учраас те эндээ бас дасан зогцсон бие хаатаа ч юм уу ханаа томонд ирсэн ядаж жоохон дархлаа өндөр байх гэдэг уулна. Гэхдээ улирал солигдно гэдэг чинь яг тэр цаг агаар инээ солигдох үед нөгөө хөрс хүртэл гисээд те нөгөөс нөгөө ургадгаа адилхан одоо энэ улирал солигдоход хүний дархлаа өөрчлөгддөг, ундаг. Энэ зүйл өөрөө хүүхдүүдэд дайлангуяа маш их бас тохиолдсон тий дархлаа нь унаа өөрчлөгдөн. Яг энэ үеэс хавуулаад нөгөө улирал солигдож байгаа үед магадгүй та анзаарсан бол таны нөгөө нэг юм өвддөг байсан шүд чинь ингээд нэг хэсэг зүгээр болсон байж байгаа л эргээд нэг өвдөөл тий эргээд нэг зүгээр болоод ингээд идэг чинь ер нь яг тэр улирал солигдох үед тэр дархлаатай ч холбоотой зүйлс явагдаад байгаа шүү. Тэгэхээр яг одоо дархлаанаас хамаараад улирал солигдож байгаа үед хүүхдүүдтэй тэр нэмэлт амин дэмийг нь өгж явах хэрэгтэй юм аа. За тэгэхээр 15 төрлийн эрдэс витамин агуулсан мультивитамин нэмэх нь ашигтай бактери агуулснараа давуу тал ихтэй Bikutan Kids гэдэг байгаа. Хүүхдийн дархлаа болон өсөлтийг дэмждэг. За тэгээ бодисын солилцоог дэмжин, тархины үйл ажиллагааг дэмжинэ. За ашигтай бактери нь хоол боловсруулах эргэтэн системийн үйл ажиллагааг тэнцвүүжүүлдэг. За хайрцагын дотор бол 14 ширхэг нунтаг хэлбэртэй ийм бүтээгдэхүүн байгаа. 1-3 насны хүүхэд өдөрт 1 удыг болдог бол 4 болон түүнээс дээш насны хүүхэд өдөрт 1-2 удыг ус болон тарганд найруулан ууж хэрэгэлдэг. За ийм зүйл байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ Bikutan гэдэг энэ хүү бүтээгдэхүүнийг хаанаас авах юм бэ гэхэлэр за Health Point гэдэг эмийн сангуудын бүх салбараар мөн бүх эмийн сангуудаар худалдаалж байгаа. За тэгээд Bikutan Kids-ийг бид бүхэнд хүргэдэг Linus Med компаниг хамт олон талархлаа илэрхийлье. Баярлалаа. Баярлалаа. За одоо энэ хүртэл бол Маркос бол зүгээр л одоо нэг байдаг л ерөнхийлөгч байгаа даа шүү дээ. Одоо ерөнхийлөгчээс арай дарангуулагч бол болоогүй байна. За иддэг гэж байдаг л гэдэг нь бит хоёр нөгөө нэг тасралтгүй цус 50 дарангуулагч ярьж байгаа учраас тэр дундаас нэг онцгороод байгаа юм биш. Эхний хэвийн биш бол хэвийн биш л байна л да тий. За одоо тэр нь хизээ одоо энэ авторитар дэглэм
дарангуулагч болсон бэ гэх юм бол одоо 1971 оноос бол эхэлж байгаа. За 1971 оны 8 дугаар сард Плаза Миранда гэдэг одоо манайхаар бол Сүхбаатарын талбай дээр либерал нам орон нутгийн сонгуульд нэр дэвшигчтэй танилцуулжсэн байгаа даахгүй одоо чагсаал юу хүмүүсээ цуглуулж байгаа л тэгжсэн чинь тайзлуу хаанаас мэддэхгүй 2 гранат шидэгдсэн байдаг. За тэгээ энэ 2 гранат дэлбэрэлтэнд одоо 8 хүн амнасаа алдсан. Тэгээд энэнийх нь нэг нь одоо нэг 5 настай жоохон охин байсан. Тэгээд нэмээд 100 гаруй хүн бол гэмтсэн. За энэ нэг одоо либерал нам нь за энэ бол шууд Маркосын хийсэн үйл ажиллагаа байна тийм. Манай намын эсрэг одоо биднийг алах гэж оролдлоо гэж буруутгаж исэн бол Маркос харин оронд нь коммунистуудыг буруутгаж исэн. Тийм. Коммунистууд мусульманчуудыг дандаа буруутгасан байгаад байдаг. Тэгээд энэний дараа хин тодорхойгүй байсаасаа болоод иргэний дайны төвшинлөв хүрж байгаа байхгүй. Бүгдээ бие биенээ хардж ийн, сэрдэж ийн, бие биентэйгээ байлдаад эхэлж байгаа. Тэгээд 1972 оны 3 сараас эхлээд бараг 6 сар гаруй үргэлжилсэн байдаг энэ. Нийслэлд 20 тесрэг бөмбөг ингээд ээлжилж дэлбэрсэн байдаг. Энд нь одоо бараг 60 гаруй хүн амнасаа алдсан юм байлээ. За тэгээд эрдийн дайнд хүрэхдээ бараг тулцсан байна. Тэгээд энэ үед одоо Маркосын амнаас нь хүрэх бас орлогууд хэд удаа гарч ирж исэн. Тэрнээс болоод шууд цэргийн хуулийг зарлж исэн. За цэргийн хууль гэхэр ч одоо бүх цэргүүдээ гудамжинд гаргаж ийн радио зурагт эдгээр бүгдээ ингэ ажиллагаа боловчж байгаа байхгүй юу. Тэгэд 1081-р тушаал гихчийг гаргаж исэн. Тэгээ эрен дээр одоо сөрөг хүчний улс төрчид сэтгүүлч тэгээд улс төрийн идэвхтэй тэмцэгч мянган хүмүүсийг шууд шүх хурлгүйгээр баривчилсан байдаг. Тэгээд конгрессыг татан болгосон шүх засаглал тэгээд одоо нөгөө 4-р засаглал гэж нэрлэдэг хил мэдээллийг бүрэн төрийн хяналтанд авсан байгаа. За энэ дээр бол одоо аль төрний хэлж ирснээр коммунистууд хэд үзэлтнүүд тэгээд салан тусгаарлагчдыг бол буруутгаж исэн Маркос тэгээд нэг янзын бодитоор хараад үзэх юм бол үнэхээр л цаг үе хэцүү болсон байсан байгаа тоххой. Одоо саман цаг үе яваад штэ дэлбэрч байна. Гэтэл нөгөө талаасаа хараад үзэхээр энэ нь бол одоо нэг арчлал гэдэг юмыг устгах албаар ийм зүйлүүдийг хийсэн байж магадгүй гэж хүмүүс хардсан байлээ. Тийм байна те. Ер нь нөгөө манай үзэгчд сонсогчд ер нь тэгтээ мэддэг болж л байгаа хэл та энэ дарангуулагч нар чинь яаж ингэж гарч ирдэг вэ те. Зүгээр дарангуулагч хар багаас дарангуулагч байждаг юм байлээ. Тэр одоо яг тэр улс их орныхоо хөгжил тэр хувьсгал те энэ болгоны түүчэнд явдаг. Тэр дарангуулагч гэдэг хүн чинь. Тэгээ тэр чинь гарч ирэхдээ тийм биш. Гарч ирж явж байгаад за нөгөө нэг эрхийг авлаа те. Эрхийг авна. Эхэндээ яг энэ Маркус шиг те. Эхэндээ бол ингээд дажгүй сайн амжилттай байна. Ингээд яг тэр ялзарлан эхэлдэг. Тэгэд өөрөө тэр судлаа тавьж чадгаа болдог. Судлал хийж чадгаа. Тий, тавьж чадгаа болчихлоорэ өөрийнх нь эсрэг дуулсан болгоныг хардаж эхэлдэг. Тэгээд нөгөө барьдаг, хордог. За тэгээд нөгөө сонгуул Монгол болдог бол тэрийг хууль бусаар явуулдаг. Тэгээд хамгийн амар нь яг нөгөө дөрөв төсөл гэдэг байгаа тэр хэвлэл мэдээллийг барьж авдаг. Тэгээ яа чинь ихлээр ард түмэн дийлэнх нь те 170 80% нь үзэж байгаа, харж байгаа, сонсож байгаа юмд ард түмэн гэлдэг ер нь хүн гэдэг төрөл зүйл чи өөрөө итгэждэг. Тийм учраас тэр нөгөө киногаар, урлагаар, тэр нөгөө нэг шүлгээр те энд тэн тавьсан урай лоозонгоор тэгээд юу гэдгийг телевизээр хөшөөгөөр энэ болгоноор тархинд нь далд ухамсарт нь суулгаж эхэлдэг. Ингээд ерөөсөө нөгөө нэг юм нэг юмдар ингээд дараад авч байгаа. Дахин шүтэлт. Тий, тэгэн бодол тэр нийгмийн чинь тэр ард түмний чинь өнгөн хэсгээр байгаа хитгэн хүмүүс байдаг. Хитгэн сэхэтнүүд байдаг. Тэд нар энэ болоод байгаа үйл явдлыг анзаарчаад ингэж болохгүй юм а гэдгийг хилдэг. Хилэн гутал нөгөө хэдий чинь барьж аваад устгадаг. За яг иймэрхүү юмыг бол бид нар ч гэсэн амьдралаараа тулаа гарсан шүү дээ. За нөгөө нөхөр чи хэвлэл мэдээллийг бариад авлаа. За тэгээд одоо энэс болоод бол энэ улс төр нийгмийн хувьд шууд дарангуул засаглалгаа орчиж байгаа байхгүй юу. Тэгээд 1978 онд бол нэг сонгуул явагдсан. Гэхдээ энэ чинь одоо нөгөө хамгийн юмд конгресс эднэр татан богдсон учраас зөвхөн Маркосын нам бүх юм барьчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол одоо ердөөсөө чөлөөт өөрчлөлтөн гэсэн юм бол байхгүй болчих чинь тий. Тэгэхээр энийг одоо яг аль биесны шудраг сонгуул гэж хэлэх үү гэхээр одоо биш болчихж байгаа. Тэгээд 3 жилийн дотор 50,000 хүнийг баривчилж сааталсан байх жишээ таваад байгаа байхгүй юу. Тэгээд бүр олон жилийн дараа нэг мөрдөн шалгалтаар баригдсан хүмүүсийг бүр тогон зохиолох, усан дүрх, тэгээ мөн бэлгийн хүчээр хийл үлдэх зэрэгээр тамлан зовж байсныг баг 2016 онд илрүүлсэн байдیں۔ Тэгээд энэний нэг жишээ гэх юм бол Лилиасо Хилио гэдэг нэг 23 настай оюутан сургууль
сургуулийн хэвлэлээр одоо Маркосыг шүмжилснээс болоод баривчлагдсан. Тэгээд одоо баривчлаад саатуулаад тэгээд одоо энэ буруу хийсний хөлийн зөвшөөрөхөд нь үгүй гингүүт бүр ингээд хоолол давсны хүчээр хасгаад тэгээд гахаж нас барсан байдээ билээ. Бүр 23 настай жоох охин байгаа даахгүй. Тэгээд энэ 2016 оны архивын баримтаас хараад үзэхэд 34 мянган хүнийг ирүүдэн шүүсэн, 3240 хүнийг зохицыг нууцаар болцсон. Тэгээд 398 хүн сургаггүй алга болсон гэх мэдээлэл ил гарч ирж байгаа. Тэгээд хохирчдын гэр бүл одоо гомдол цохирлоо илэрхийлж эсвүүцийн хөдөлгөөнүүд хийж эхэлж байгаа. Тэгээд тэдний нэг гол төлөөлөгч нь одоо Маркосын улс төрийн нэг томоохон өөрчлөлтөгч болох Ниньо Акиньо Жуниор гэдэг хүн байсан. За энэ нэрийг чийжлээ авчаар энэ удахгүй гэж яригдэн шүү. Яас урт юм дээ. Ниньо Акиньо Жуниор. Бас нэг Испани нэр байгаад байгаа байхгүй. За тэгээд Маркосын дэглэм унсныхаа дараа хүний эрхийн нэхэмжлийн зөвлөл гэж байгуулагдсан байдаг. Одоо манайхаар бол одоо нөгөө цагаатгалын улсын комист яг адилхан байгаа байхгүй. Тэгээд тэр зөвлөл дээр цагаатгал хүссэн 75 мянган өргөдөл ирж исэн. Тэгээд энэ их алга хядлаганд одоо нэг баримт үлдээгээгүй учраас нэг 11 мянган хүн л цагаатгалын нөхөн төлбөр авч ирсэн байл. Зүгээр энэ дээр жишээ болгоод хэлэхэд цагаатгах ажлыг зохион байгуулах улсын комисс гэж байгаа шүү дээ манай Монголд ч. Тэгээд тэр 37 оны хэлмэгдүүлэлт за тэрнээс өмнөх 36 35 за ерөнхийдөө ингээд яг тэр цагаат эсвэл хэлмэгдүүлэлтийн болсон он цаг хугацааг тооцоод тэгин гуталтаа манайхан бас ингээд өвөг эцгээ те эмээ өвөөгөө удам судраа цагаатгуулъя гэд хүсэлт өгдөг бас материал нь олддог шүү дээ. Тэгэл ингээл аймгийн архивуудыг давхар шүүдэг. Тэгээд цагаатгалын компьютер байгаа тэр архив мэдээ юм уу шүүн бас олдохгүй. Яг тэрнтэй адилхан л бас нэг юу те олдохгүй. Материалууд нь тийм баримт байхгүй. Одлого баримт амар нь. Одоо нөгөө юу гэдэг юм бэ тэр хүмүүсийнх нь мэдээлэл нь олдохгүй. Тэгэхээр чи энэ ямар ч баримт үлдээгүйгээр устгасаа л гэсэн үг байна. Тийм шүү дээ. Одоо шууд бичиг баримтгүйгээр л гэрт ногоорол баривчлаа. Энд чинь тэгээд уул нь бол бичиг баримт хаана үлдэх юм бэ гэхээр нэгдүгээр тэр баримтлах үед те баримтлах эрхийн бичээд гарах хэвээр. Араас нь тэр нөгөө нэг шүүхээр орох хэвээр те. Тэгэл одоо тогтоол гэдэг юм уу ямар нэг юм гарах хэвээр. Түүнийг гүйцэтгэж байгаа газар байх хэвээр гэд энэ олон газруудаас аль нэгэн дээрээс нь баримт гарч ирэх хэвээр шүү дээ. Гэтэл тэд нь бүгд байхгүй гэхэр чинь зүгээр нэг хүнийг хорвоогоос арч хайцсан байгаа. Тий. Нэг хүний тушаалаар. За тэгээд 1981 онд л одоо энэ цэргийн хуулийг бол цуцалсан. Гэхдээ одоо зүгээр л нэрээрээ л цуцалчихж байгаа байхгүй юу? Яг захиргааны тогтолцооны хувьд бол ердөөсөө ямар ч өөрчлөлт бол гараагүй байдаг. За тэгээд 1981 оноос эхлээд ерөнхийлөгч 6 жил асуудаг болсон байдаг. Тэгээд сонгол болсон ч гэсэн одоо ямар ч сөрөг хүчин байхгүй учраас Маркос бол одоо сонгол болгондоо бараг 88%, 90% саналаар ялдаг болчиход байгаа. Үгүй наашаа тэгээд 62 оноос хойш болов те. Ерхийлэгчээр. Тэгэхээр 81 он гэж бараг 20 жилийн хугацаанд байгаа л байгаа юм уу? Байгаа л байгаа. За тэгээд дандаа ингээд сонголт гарахдаа мусульманчуудыг буруутгана. Тэгээд коммунистуудыг буруутгаад байгаа байхгүй юу. Тэгээд энэ үед чинь бас нөгөө Сухарто, Индонезийн Сухарто чинь бас ялгаагүй мусульманчууд коммунистыг буруутгадаг байсан байгаа даа. Тэгэхээр энэ нь одоо нэг янзын зүүн Азид 20-р зуунд бий болж исэн улс төрийн хуваагдал байж магадгүй. Эсвэл миний харж байгаагаар л одоо Америкийн нэгдсэн улс Орос хоёрын хоорондох зөвлөлтийн хоорондох хүйтэн дайнд аль талаа сонгож гинэ гэдэг юм байгаад байгаа байхгүй юу. Америкийн нэгдсэн улсын маш олон цэргийн баазууд бүгдээрээ Филиппинд байдгүйгээс учраас тэрнийхээ хүчин чадлаар энэ Маркос Америкаас маш их зээл аваад идэв гэсэн билээ. Тэгэхээр одоо бас нэг дарангуулагчийн дэглэмийг ингээ Америкийнхан дэмжиж байсан байгаа байхгүй юу? Тий бай. Тэгэхээр номгонлоод байх одоо тэр зэвсэгт хүчний нэдрээ юм уу Филиппинд байлуулдаг байсан юм байлгүй тий. За тэгээд 20 жил ингэж дарангуулагчаар суусны хугацаанд 1980 онд энэ дэглэм нь одоо дуусч эхэлсэн гэж хэлж болно. За одоо нөгөө аль төрний дурдчихсан Бениньо Акиньо Жуниор гэдэг хүн байсан шүү дээ. За тэр бол одоо төрийн эрхэнд Маркосын төрийн эрхэнд гарсныхан дараа хилмигдүүлэлтэнд өртсөн хүмүүсийн нэг нь байгаа байхгүй юу. Тэгээд 1973 онд баригдаж шоронд сууж исэн. Тэгээд шоронд суужхдаа 2 жилийн дараа өсгөлэн зарлж байгаа. Тэгээд энэ үед эрүүл мэнд нь маш их муудж байгаа. Тэгсэн ч гэсэн одоо нэг сөрөг хүчний гоё бэлэгдэл болоод байгаа байхгүй тийм энэ шорон сууж байгаа энэ хүн чинь бидний төлөө ингээ өсөж шээ ингээ нэг сөрөг хүчин заа бууж өгч болохгүй байна гэдэг юм сэтгэл
нийтлэн төрж байгаа. Тэгсэн чинь 1980 онд зүрхний шигдээс болсон. Тэгэнгүүт одлон улсын дарамт шахалт Америк нэгдсэн улсын дарамт шахалтаас болоод Маркос энийг Америкт очиж хагалганд мисэлд орох зөвшөөрлийг өгöd Америк руу нисэд явсан. За тэгээд Америк байх хугацаанд за энэ Филиппинд улс төр юу болоод байна бүгдийг ингээд ажиглаа суужсэн байгаа даа. 3 жилийн турш одоо нэг би эдгийж та. Тэгээд 80-ад оны ихээр за энэ Маркосын дэглэм жоохон унахад бэлэн болоод байна шүү те. Тэсрэх бэлэн болоод байна шүү гэж үзчихэд шууд Филиппин руу буцаж очие гэж шийдсэн байгаа. Уул нь бол одоо яа гэдэг муухагаар хэлвэл амьд гарчлаа шүү дээ Филиппинээс Америкт амьдраад байгаа. Тэрийг үргэлжлүүлээд удаан амьдрах бол жаргалтай амьдрах боломж бол байсан байгаад байдаг. Тэгэд Филиппин руу буцах болсон ч одоо гэр бүлийнх нь найз нөхдөнд олон улсын хүмүүс бүр хэлээд байгаа байхгүй. Чи Филиппин руу буцах юм бол чамд шууд баривчлал аална штэ тий. Чи яахгүй байна өнгөд Филиппин улсынхаа төлөө шаардлагатай бол үхээс буцахгүй гэж хэлсэн байдیں۔ За тэгээд маш их аюулгүй байх арга хэмжээ аваад Лос Анжелесаас эхлээ Сингапураас Хонконг, тэгээ Хонконгоос Тайпей гэж тамцаараад Манилад газарцсан. Тэгэд газартаад нэг хэдхэн хоног болж исэн чинь Роландо Галман гэдэг этгээд Акиныг шууд дагзар нь буудаад Акины газар дээрээ нас барсан байдаг. За тэгээд энэ Галман гэдэг хүнийг нь бас бие хамгаалагч нь буудаад алсан. За энэ явдал болсныг одоо Филиппиний ард иргэдэнд сонсоод одоо хувьсгал гарч ирж байгаа байхгүй тий. Шууд төмөрдөгдсөн юм шиг ингээл бүгдээрээ жагсаалцуглаа хийж эхэлж байгаа. Тэгэд энэ алгыг нь одоо Маркос бол би Галманыг танихгүй энэ чинь коммунистууд үйлдсэн юм а гэж хэлэнгүүт одоо тэрэнд нь бол итгэсэн ямар ч хүн байгаагүй байдаг. Тэгэд нэг 2 жилийн дараа нэг сонгуул болсон. Энд нь Маркос бол өөрөө нэр дэвшсэн. Тэгээд Акиниогийн бэлэвсэн ихнэр Корзо Акинио бас нэр дэвшсэн байдаг. За тэгээд энэ сонгуулаар аль биесны мэдээгээрээ Маркос бол нэг хүн илүү саналаар ялсан гэж зарлж байгаа, мэдээлж байгаа. Тэгвэл энд нь бол одоо итгэсэн хүн өрдөөсөө байгаагүй эсвэл одоо үнэхээр хүмүүс саналаа өгөхдөө нэг янзын сүрдүүлэлтэн доор саналаа өгсөн байна гэсэн ажиллагчид бичсэн байдаг. Тэгээ энэ сонгуулийг бол одоо маш том хэмжээний илүүгээр явагдсан байна гэж маш их олон улсын тэгээ шашингийн газрууд одоо байгууллагууд хилээд тэгээд энэ Корзон Акиныг дэмжиж ийсэн. За тэгээд энэ сонгуулийн үр дүнгээс нь болоод хүмүүс ч бүр за энэ чинь бүр худлаа болж тэ энэ сонгуульч ямар худлаа болт юм бэ гэж чагсаал цуглаан хийж байгаа. Тэгээд хэд хэдэн дээд албан тушаалтай цэргийн офицерууд цэргийн эргэлт хийх гэж оролцсон байдаг. Тэгэнгүүт одоо нэг Маркосын цэргүүд нь хөл гар болсон цэргүүд нь энэ чагсагч руугаа буутах гэж байна уу тий сүрдүүлэх гэж байна уу. Тэгтэл энэ цэргийн эргэл хийх гэж оролцсон офицерууд нь тэр ард иргэдэд бас хамгаалжсэн байгаад байдаг. За тэгээд энэ өмнө самууны дунд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Рональд Рейган шууд Маркосыг за чи одоо огцроод албан тушаалаас буух цаг нь болжээ гэд Филиппин руу 2 онгоц явуулсан байдаг. Тэгээд энэ Маркос шууд Хавай руу явах онгоцын бэлдэж өгөөд тэгээд Маркос Хавай руу цөлөгдсөн байт юм байлээ. Цөлөгдсөн. Тийм одоо улсаасаа цөлөгдсөн. Гэхдээ үүнд бол Америк орнол олгочихж байгаа байхгүй. За хоёул хамтран ажиллагч ярьж. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ханад томооны үед элэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаа нь траплиу ажиллаж байгаа. За ер нь бол манай гэр бүл ингэдэг юм. Би одоо хүүхдийн гэж байгаа шүү дээ, тий. Хүүхдтэй ч гэсэндээ яг энэ траплиуг одоо аваад хайрцаг харцаг аваад тавьчихдаг байхгүй. Одоо ингээд өвлийн үйлдэл эхлэхээс өмнө аваад тавьчихна. Тэгээд ер нь жоохон ингээд тэр өдөр ингээд хоолоо молоо нэг жоохон сонирн болох гээд байх юм бол би жоохон тааг байх юм бол орой нуучаал унтчихдаг. Тэгээ өглөө нөхөд хамаагүй айтаахан болцсон байдаг. Тэгээ сая чин цагаан сар боллоо шүү дээ. Тэгээ бид хэд чинь энэ гоё үндэснийхаа одоо нэг юм өв соёл болсон баяраа өргөлүүлээд авч явахын тулд мэдээж дархлаатай байх хэрэгтэй. Ханад томоноос бас ингээд өөрийгөө хамгаалдаг байх хэрэгтэй. Тэгэнгүүт бас цагаан сараар би ах дүү нартаа гоё юм хайрцагтай траплиу бэлгэлээд чи нөгөөд мань хүүшээ айгүй гоё билэг вэ штэ энэ гэж байгаа байхгүй. Тэгээд нэгэнд өсөндөө нэг үнэхээр бас санаа тавиад байгаа бол тэр хүмүүстээ траплиу аваад өгчих нь ийм хайрцагтайгаар нь аваад өгчих. Тэгэх юм бол ядчил тэр хүмүүс чинь таны тэр хайрыг чинь те уух нэ. Яг хайртай шүү гэд хэлээд идэг хэрнээсээ те яг яаж чадахгүй байх юм бол тэр нөгөө үнэхээр холоо молоо өвдөхгүй танай том болох гээд эвгүйхэн байгаа үед нь тэр халуун сайхан траплиуг нь бэлдээд өгчих.
Энэ өөр айгүй том давуу тал. Үнэхээр гоё хайр шүү. За тэгээд ханиад томооны анхан шатны шинж тэмдэг гэдэг байгаа. Яг сайн миний хэлээд байгаа шиг тийм зүйлс. Тэгээд толгоо өвдөх, хоолоо өвдөх, нус гоожих, халуурах, найтах энэ шинж тэмдгүүдийн үе илэрх юм бол та яаралтай богино хугацаанд яг энэ шинж тэмдгүүдэд дарддаг трафлюга хэрэглээрэй гэж хүсэж байна. За тэгээд H.CGM-ээс захиалж болно. Хүргэлтээр үнэгүй авчин. За мөн дээрээс нь бүх эмийн сангуудаар трафлю худалдаалгадж байгаа. За тэгээд ханиад томооны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаа нурайтай трафлюгийн хамт олондоо баярлалаа. Ажлын амжилт хүсье. За одоо ингээд Маркосын дэглэм бол ингээд нийгэм 20 жилийн дараа дууслаа. За тэгээд Маркос одоо ерөнхийлөгч байх 20 жилийн хугацаанд хэрэг улсын төсвөөс өөрийнхөө карманда хийсэн байна гэдэг бол яг албан ёсны тооцоол гаргахад маш хэцүү. Гэхдээ бараг 30 тэрбум Америк долларын хөрөнгө шамшигдуулсан гэдэг тооцоол байт юм бэлээ. 17 оны хөнгө лөө. 17 оны хөнгө лөө. 1917 оны хөнгө лөө. Тэгэхээр чинь бараг 60 гаруй настай тий байж иж ерхийлэгчийн судлаас бууж байгаа юм байна шүү дээ тий. За хүний чинь нас нь тогтлоо гэд бас ухаан суудгүй юм байна шүү тий. За тэгээд энэ 30 тэрбумаас 10 тэрбум нь бараг сүүлийн хэдэн жилдээ хураасан гэсэн тооцоол байт юм байлээ. Тэгээд нэг удаа 1986 оны Америк нэгдсэн улсын Сенатын нэгэн илтгэл дээр улсаа тонон дээрэмсэн хамгийн том хэрэг гэж бичиж байсан. Тэгээд бүр Гиннесийн номонд бүр бичигдсэн байт юм байлээ. 30 тэрбум Тий. Тэгээд одоо ингээд Лихтенштейны офшор сангуудаар дамжуулаад Швейцарын банкнд нийт 658 сая долларын хадгаламжтай байсныг саяхан л одоо 10 жилийн хэрэг болгож ягаад 2003 онд Филиппин улс нэгэн буцааж авсан байт юм билээ. За тэгээд Акины бол өөрөө ерөнхийлөгч болоод сайн засаглалын ерөнхийлөгчийн хороо гэдгийг байгуулж исэн. Тэгээд 1986 оны 20 дугаар сарын гүйцэтгэх тушаалаар Маркосын хууль бусаар хураасан бүх хөрөнгийг илрүүлэх, ангилах, тэгээ Филиппинд буцааж авчрах ажиллагааг эхлүүлж байгаа. Нөгөө Билүс ихнэр үү? Тийм, Билүс ихнэр ерөнхийлөгч болчихж байгаа байхгүй юу? Тэгээд 1993 онд Эмилдэ Маркос гэдэг нөгөө Маркосын ихнэр нь 7 удаагийн албан тушаалын хэрэг үүсгэж тэгээ тус бүрдэн 6-аас 11 жилийн шорон цух ял оноосон байдаг. Гэтэл энийг нь Эмилдэ давж заалдаад тэгээ тэр шүүх хурал нь 5 жил үргэлжилснийхаа эцэст хэрэгсэхгүй болсон байгаа байхгүй. Тэгэхээр одоо нөхөртөө гэр бүлээр нийлж 30 тэрбум дээрэмтчихэд энэнийхээ ямар ч ял хүлээгээгүй байдаг. Тэгээд Маркосын гэр бүл нөгөө Хавай руу цуцсныхаа дараа тэдний амьдарч байсан маш гоё сайхан ордныг нь нэгжиж үзэхэд үлдээгээд явцсан хувцснаас нь 2700 хос брэнд гутал гарч ирсэн байдаг. Тий. Би нэрээ сонсч ирсэн байна. 2700 гэхээр одоо шүү дээ. Нэг гутлаа ахиж давтахгүйгээр өмсөх юм бол тий өдөр болон өөр гутал өмслөг гэхэд 7 жил өмсөх гутлууд гарч ирж байгаа байхгүй тий. Энэ тэгээд 100% улсын төсвөөр ингэж сайхан хувцууд авч ирсэн байна. Зөвхөн гутлан шүү дээ. Тий зөвхөн гутлан. Тий. За тэгээд Фердинанд Маркос цөллөгт амьдарч эхэлснээс хойш 3 жилийн дараа буюу 1989 онд 72 настайдаа бөөрийн дутагдал, зүрх уушгины өвчин, чон хөрвс өвчнөр өвчлөж бие нууцраагаад нийгэм үхэж талд орсон юм аа. За тэгээд нэг сонирхолтой зүйл нь гэх юм бол газарт бол оршуулаагүй, чандарлаагүй, харин занданжуулсан байдаг. Тэгэд өөрийнх нь хамгийн сүүлийн хүсэлт нь юу байсан бэ гэвэл за Филиппинд би нутаг дэвсгэртээ очиж үрд нойрсмаар байна гэж хэлжсэн байдаг. Тэгтэл Акиныгийн засгийн газар бол энийг нь зөвшөөрөөгүй. Тэгээд шарилг нь Хавайд 4 жил болсон байдаг. Тэгээд 1993 онд нэгэн Филиппинд авчираад оршуулсан. Тэгтэл 2016 онд тэрнийг Баатруудын оршуулгын газарт оршуулсан. 2016 онд одоо улс төр нь бас нэг жоохон эвгүйгээр эргэж эхэлчихсэн байгаа даа. Тэгээд энэ Баатруудын оршуулгын газар оршуулсан бол маш их одоо том хурц маргаан тэгдэжсэн байдаг. За тэгээд Маркос өгснийхэн дараа бол гэр бүлийнх нь одоо улс төрийн зорилго нь одоо амбиц нь бол өртөөсөө дуусаагүй байдаг. Тэгээд нөгөө Эмилдэ Маркос одоо үнэхээр улс төрийн хувьд одоо шалт шиг ам бүхтэй хүн байгаад байсан байгаа байхгүй юу? Нөхрөө нас барсныхаа дараа Филиппинд эргэж ирээд 2010-ад он хүртэл орон нутгийн болон конгрессийн сонгуульд нэр дэвшээд дандаа ялдаг байсан байгаа даа. Тэгэд одоо харсан албуудыг нь хэлэх юм бол
1965-аас 1986 он хүртэл одоо 21 жил Филиппин улсын тэргүүн хатагтай 11 жилийн турш Метро Манила дүүргийн засаг дарга 8 жилийн турш суурьшлийн сайд 6 жил үндэсний ассамблийн гишүүн тэгээд айлчлалын хүрээнд Муаммар Гаддафи, Саддам Хусейн, Мао Цзэдун нартай бүгднтэй уулзсан байдаг. Тэгээд 12 жилийн турш одоо бүр 19 он хүртэл 2019 он хүртэл төлөөлөгчдийн танхимын гишүүн байгаад байгаа юм байна. За тэгээд Фердинандын охин Имия Маркос бол 9 жилийн турш Филиппиний Илокос Норте дүүргийн засаг даргаар ажиллаад 2019 онд сенач болсон. Хүү нь Бомбон Маркос Жуниор 2010 онд сенач болсон. Тэгээд 2016 онд дэд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд яг хамраараа таслалсан байгаа. Тэгээд 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулиар Маркос Жуниор 58.8% сандлаар ялалт байгуулсан. Тэгээд одоо хүртэл ерөнхийлөгчээр сууж байгаа гэсэн үг. Дарангуулагчийн хүн 36 жилийн дараа улсдаа буцаж ирээд төрийн эрхэнд гарч байгаа байхгүй Маркосын гэр бүл. Маркосын хүн одоо ерөнхийлөгч юм уу тийм одоо байгаа ерөнхийлөгч. Тэгээ 2022 он гэхэр чинь 2028 онд ахад ерөнхийлөгчийн сонгуул хүртлээ сууна. За тэгээд хамгийн одоо аимшигтай гэх юм уу сонирхолтой гэх юм уу яг юучлээ мэдэхгүй байна. 2022 оны сонгуульд иргэдийн 82% нь санал өгсөн гэж байгаа байхгүй юу. Энэ Филиппинийхаа түүхэндээ хамгийн өндөр эрсдэлтэй сонгуул болж байгаа. За тэгэхээр энэ яг юу гэсэн үг вэ гэдгийг би бол үнэхээр хэлж мэдэхгүй байгаа даа. Одоо нөгөө дундаж нас нь 23 хавцаа байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ залуучууд энэ одоо эцэг Маркосын дарангууллыг ердөөсөө мэдгүй байгаа шиг байна. Тэгээд нөгөө суртал ухуулгатай түүхээ хараад үзэхээр энэ Маркосын цаг үед чинь манай Филиппин улс ч өстой сайхан байсан юм биш үү? Мундаг байсан юм биш үү гэж боддог байсан учраас одоо ингээ хүүгийн ерөнхийлөгчөөр сонгож гин үү? Яг гэвэл одоо нөгөө тэр дэглэмд амьдарч ирсэн хүмүүс бол ердөөсөө дэмжиж санал өгөөгүй байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо харин хүн амынх нь 82% нөө тий? 82% саналаа өгсөн. Эрсдэлтэй. Тэр чи одоо хичнээн. За хэд байлаа да. Үндсэн хүн амын тоон 115 сая. Тийм 115. За 100-аар бодоход л баг 80 сая хүн гэсэн үг. 80 сая хүн саналаа өгсөн. Тэгээд тэрнээс нь 50 сая нь Маркос өгч байгаа байхгүй юу? Тийм юм байна тий. За тэгтээ одоо яадын ард иргэдийг нь бурдгахаас илүү улс төрийн нөхцөл байдал нь юу байна гэх юм бол Филиппин улс одоо ингээд урд хойдгээ хуваагдчихдаг байгаа. Тэнгүүд одоо Маркосын гэр бүл одоо хойд нутагтаа маш хүчтэй нэр хүндтэй байгаад байдаг. Харин өмнөд нутагт Дүтертегийн гэр бүл гэж байгаад байдаг. Энэ асар том хүчтэй гэр бүл гарч ирээд 2016-наас 2022 он хүртэл Родриго Дүтерте ерөнхийлөгчөөр суужсан. Намайг бол 17 онд оюутан байхад энэ Роберт Дүтертегийн мэдээний зурагтаар гарч ирсэн. Манай хүү хард тамхи ашиглах юм бол би өөрөө цаазаар авна гэсэн нэг мэдээлэл гаргаж ирсэн байдаг. Сонсч ирсэн байж магадгүй. Тэгэд 2022 онд Родриго Дүтертегийн том охин Сара Дүтерте бол ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гэжсэн юм. Гэхдээ өөрөө нэрээ татаад оронд нь Маркосын гэр бүлтэй эвсэл байгуулад Маркос Жуниор ерөнхийлөгч нэр дэвшээд энэ Сара Дүтерте өөрөө дэд ерөнхийлөгчөд өрсөлдсөн байгаа байхгүй. Тэгэхээр нэг янзын хоёр хамгийн том улс төрийн хүч нь бие биентэйг өрсөлдөхийн оронд нийлцсэн гэсэн үг. Тийм учраас одоо эднэртэй бол өрсөлдөх ямар ч хүчин чадал байхгүй болчихж байна. Тийм учраас юм байна шүү дээ. Тийм хэсэгтэй байх юм байна шүү дээ. Эвсэлтэй байгаа байхгүй. Тийм учраас одоо ямар ч өрсөлдөх хүчин чадалгүй болцсон учраас ийм байсан байж магадгүй байх. Сони юм аа. Зүгээр энүүний төгсгөлд би нэг жишээ ярихад байна шүү дээ, тий. Ер нь гэхдээ хүний арга гэж нэрээ ямар айхтар нарийн болоо вэ? Өмнөд Солонгосын тэр зүгээр гэхдээ энэ кино шүү гэхдээ. Тэгэхээр тийм юм байх боломжтой юу гэдгийг манайхан үстэй тунгаан үстэй. Өмнөд Солонгост болж байгаа ард түмний санал асуулга болж штэ, сонгуул болж штэ, тий. Сонгуул болж байгаа гутал тэр хүмүүсийн зүрхэнд нь юу байдаг вэ гэдгийг мэддэг байхгүй. Тэр ард түмэн юун дээр имзгэлдэг вэ? Тэр ард түмэн юунд дуртай вэ? Тэр ард түмэн яадаг вэ гэдгийг мэддэг хүмүүс ч юм. Одоо нөгөө Хойд Солонгос бол Өмнөд Солонгосын юм тусгай бүс шүү дээ, тий. 50 эдгээр зурус гэдэг, тий. Түр галсуусан гэрээтэл байгаа шүү дээ, тий. Тэгэнгүүт Өмнөд Солонгос сонгуул яваад одоо шин залуу хүчин ч юм уу, тий. Эсвэл ардчлал гэдэг юм уу, тэр тал нь ингээд дийлэнх нь ялаад эхлэнгууд л нөгөө нэг үндсэн нам яадаг вэ гэхэлэр Хойд Солонгосынхаа батлан хамгаалахын яамд мөнгө өгдөг. Тэгэнгүүт Хойд Солонгосын батлан хамгаалах яам нь гэхээр хөнгүү газар нутаг, Өмнөд Солонгосын хөнгүү газар нутаг руу
дайралт хийдэг. Бүм төсөлдөг. Тэгэн гол ард түмэн тэр аяда дахиад сэрдэг. Яг бол энд нь нөгөө өвдөлт байгаа даа шүү дээ. Дахиад дайн эхлэх үү гэж айдаг. Тэгэн гутлаа тэр үед бидрийг хэн хамгаалж ирсэн? Энэ хамгаалж ирсэн гэд нөгөө нам руу сангалаа өгдөг. Энэ нэг ийм технологи хүртэл бас байх боломжтой юу гэвэл бас боломжтой юм шиг байгаа даа байхгүй. Тэ? Тэгэн гутлаа наад улсууд чинь бүр магадгүй өөрийнхөө эсрэг гарч ирэх хүчнийг өөрсдөө бэлдэг. Эний чинь нөгөө нэг мажоритар гэдэг шүү дээ, тэ? Нэгэсэндээ 2 3хан ийм хүчтэй нам байх юм бол 3 дахь 4 дахь 5 дахь 6 7 8 дахь намуудыг гаргаж ирдэг. Магадгүй 2 үндсэн хүчтэй газар байлж үү. Саяны нөгөө нэг 2 гэр бүл шиг. Ийм байлаа гэж бодоход энэ нөхөр өөрөө гарахын тулд 3 дахь 4 дахь 5 дахь жижигэн намуудыг гаргаж ирдэг. Тэр намуудыг гаргаж яах гэж байгаа юм гэхэлэр энэ намууд нь гарч ирээд тэгтээ тэрэнгүү гишүүнчлэлийн одоо юугаараа тоогоороо за нэг 500 мянган хүн санал өгнө гэж бодоход 200 мянган гишүүнчлэл налидын сонгуул эхлэхэд германд нь байж идэг. Тэгвэл 200 мянган аав. Үлдсэн 300 мянган нөгөө талд өгчихгүй дээ гэж бодоод байгаа учраас нөгөө 300 мянгаыг тарааж нөгөө жижиг намууд руу өгүүлэх гэдэг юм тийм учраас жижиг намуудаа дэмждэг санхүүжүүлдэг. Нөгөө жижиг намууд нь хачирхалтай нь юу вэ гэхээр гарч ирэхдээ нөгөө нэг 300 мянган санал авчих намыг биш өөрийг нь муулж гарч ирдэг. Өөрийг нь харааж, өөрийг нь доромжилж, өөрийг нь болохгүй бүтгүүг нь ярьж. Ингэн гутал нөгөө нэг ард түмэн чин нөгөө нэг болохгүй бүтггүй яриад байгаа залуучуудыг үнэхээр шудрах юм байна гэд итгэхэд тэдэг саналаа өгдөг буюу нөгөө 300 мянгаас чин саналыг нь хувааж эхэлдэг. Ингээд тэр 7 8 9 10 жижиг намууд руу жоо хуваагдсараад нөгөө нэг үндсэн өсөлж байгаа 2 дахь тэр өрсөлдөгч чин болохоор нэг 50 мянган саналтай болж хоцордог. Ингээд нөгөө 200 мянгаыг саналаа авцсан байгаа газар чин гарч ирээд дахиад өргөжлүүлэн төрийн эрхийг аваад тэндээсээ хотынхаа даргыг ч юм уу тэр улсын хурлын даргаа ч юм уу ерхий сайдаа ч юм уу гаргаад ингэ явчихдаг. Яг л иймэрхүү юмуд явдаг юм а хэдүүлээ жоохон ингэж дэлхийд тэр дарангуулагч нарын ч юм уу эсвэл энэ намууд одоо тэр улс төрийн юм зүйлсүүдийг ингээд бас нэг дархлаатай сонсдог мэддэг юу болоод байгаа вэ гэдгийг анзаарчдаг болохгүй бол яг иймэрхүү ирээдүйнүүд биднэрт ирэхгүй гэх баталгаа байхгүй байхгүй тэ. За тэгээд одоо 2028 оны сонгуульд энэ Сара Дүтертэ дэд ерөнхийлөгч нь бол нэр дэвшнэ гэдэг хэлсэн байгаа ерөнхийлөгч сонгуул. Тэгэхээр одоо 22-оос 26 оны 26 оны хооронд ив нэгдэлтэй юм шиг харагдаж байгаа ч гэсэн бол дотроо бие биентэйг амар алаантай байд юм шиг үлээ. Эсвэл өгөө аваа байж болох юм тий. Бараг тийчээ дараа нь биш бодгоо. Гэхдээ саяхан нэг мэдээ гаргасан 24 оны сүүлээр жил 25 оны ихээр энэ Сара Дүтертэ энэ Маркос намайг алах гэж оролдох юм бол би өгөх юм бол чи ч бас цуг өгөх шүү гэж байгаа байхгүй юу. Бараг алуур чинь бэлдсэн байгаа шүү. Биний өгсөн өдөр чи бас цуг өгөх шүү гэд мэдээгээр гарч ирсэн. За Филиппиний чинь ийм айхтар орн гэж. За яг хуу шашны хувьд нэг жоохон тиймэрхүү юм байдаг гэд мэднэ. За тэгээд мэдээж хүүтэн дайны үе гэж нэрлэгддэг тэр үед Америк нэгдсэн улс талд байгаад байгаа. Тэгсэрнээс Аз төвд байгаад байгаа орн шүү дээ тий. За тэгэхээр бас нөлөөний юм жоо хэцүү байд юм болов гэсэн чинь бас нэг тиймэрхүү юм байна. За өнөөдөр нэвтрүүлгээр бол энэ Филиппин гэдэг орны 20 дугаар зууны түүхийг нь ерөөхдөө ойлголт авлаа шүү дээ. За тэгээд тэр дунд ард түмнийхээ эсрэг өөртөөгөө өсөлдөж байгаа болгонтойгоо ингэж дарж ирсэн. Нэгэн цус дарангуулагчийн талаар ярилаа. За нэвтрүүлгийн маань ивент тэтгэгчээр чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүйрээ Бикутан Kids-ийн хамт олон маань за мөн дээрээс нь ханиад томны үед илэрх шинж тэмдгийг богино хугацаанд намдаа нь Тратлио бид бүхэндээ хамтран ажилласан. За нэвтрүүлгийн маань бас бид бүхэнд ингэж бэлтгэж хүргэдэг онондоо баярлалаа. Баярлалаа. За дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа өвчлийн банкны дансага 4191 Тэг 4518 Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.